биш эдний 23. Манайх бол 23. Тэгээ манайх дараа нь аавын компани дампуурах шахаа мөнгө болоод бас ирээд тэгээд энд яж байгаа л тэрнийг түүцэн дээр л 500 төгрөгийн юм авдаг гэж байгаа л. Тийм нөгөө тэрч нэг нохоо хэсэг өрхийд 10 хэд хүртэл 14 5 хүртэл. Айгуу салхилал гардаг байсан тий. Тэгээ нөгөө байнгын хөдөлთა авах гэснээр нөгөө нэг хүнээ таньдаг болчихсон шүү дээ. Тэгээ юу авдгаа цээжилсэн. Тэгж яхтал танилцсан шүү. Тэгээ манай аавч ярьж яг нөгөө түүц мүц дөнгөж байгуулж ах чи яг энэ урталд яг залгуугийн байрны урталд түүц ажиллаулаад одоо ерөнж байгаа л да. Одоо ерөн байдаг. Тэгээд түүцэн үү? Тийм, тэр түүцэн байж байгаа. Тэгээд хэрэг чинь би чи хичээлдээ авчаад хичээлийн бос цагаар аав ээжтэй амхандаа тусалж. Тэгжээш нөгөө оюутан цагийн хоолныхаа мөнгийг бас олно шүү дээ. Зүгээр өгөхгүй шүү дээ. Чи ажил хийж өгөх. Тэгээ өгж явахдаа нохоогоо салхилуулдаг л нэг залуу байлаа. Тэгээд өдөр алгай салхин гарч яагаад юм авсараа. Тэгэл танилцаас сасараа. Тэгээд өдөр алгай. Нэр Дашнамын золбоо. За аав ээж минь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат загч хүмүүс байдаг. За хотод ирээд гэр бүл болж байсан. Учраас бид нэр бол хотын уугуул. За наажэр бас өнөр өтгөө 2 хүү 4 охинтой айлын 2 дахь хүн юм байна. Тэгээд одоо ч хотын төв 220 мянгатад хүүхэд насаа өнгөрөөчл сургууль ихтэй сургууль төгсөх жилийн энд ирснээс хойш нэгдүгээр оролцоо. Шарагдлаг жондаа бид нар чинь 24 жил бол хурмааснаас 24 жил танилцсанаас хойш одоо ялаа 5 6 жил болж байгаа юм те. Тэгээд одоо шинжилгээний академи олон улсын судлал хүрээлэнгийн захирлаар 2018 оноос хойш ажиллаж байгаа. За ерөнхийдөө сургууль төгссөнөөс хойш буюу 1997 оноос хойш тухайд шинжилгээний академи 100 даат судлалын төв гэдэг тэр дэмжлэгийн ажиллагаа ажилланаар давхар архивын ерхий газар Үндэсний төв архивт туслах архивчаар орж ирснээс хойш тэгэл архив академи хоёрт л 26 70 дахь жилдээ ажиллаж байгаа хүмүүс байна. Тэгээд мэдээж түрүүний хэлдэг 96 онд анх нүүж ирснээс хойш их нэртэйгээ танилцаад бас 25 жил болж байгаа юм тийм хүмүүс. Тэгээ том охин маань 2001 онд гэрч одоо 25 жил. 5 охины аавж алдсан. Байна. За та өөрийгөө танилцуулах юм. За намайг Жандлын Цэцэг гэдэг. За би Улаанбаатар хотын Монгол иргэн. За Улаанбаатар хотын Сүхбаатар 4 2 дугаар төрөлд төрсөн. За аав ээж хоёр маань бол гой болтой аймгийнх. За манай аав бол одоо 92 хүрч байгаа юм байна. Манай ээж маань бол бас 80 гарч байгаа. Хоёр буруу хөшин би бол айлын 4-т айлын баг. Дээрээ 2 эгч нэг ахтай. За эгч нар маань бас тус тусынхаа ажлыг хийгээд бид нар тэр Улаанбаатар хотод 2 нь байна. За нэг нь маань болохоор Эрдэнэтэд, нэг том эгч маань болохоор Казахстаны иргэн хэлцээ амьдардаг. За төгөртөгөө бол анх бол 99 онд танилцсан байна тий. Тийм л байх та. 99 онд танилцсан битэр манай аав ээж хоёр тухайн үед түүц тэр үед ажилладаг байгаад тэгээд түүцэнд сууж байхдаа манай байнгын үйлчлүүлэгч байлаа. Тэгээд ангийнхаа үйлчлүүлэгчтэй суудсан байна. Миний би өөрөө бол яг цагдаагийн байгууллагад 21 жил ажиллаад 2022 онд тэтгэвртээ гарсан. Одоо тэтгэврт гараад 3 дахь жил болж байна. За эрх зүйч, сэтгэл зүйч мэргэжилтэй. За одоо байгууллагын сэтгэл судлаач хөгжлийн нийгэмлэг гэх төрлийн бас байгууллагыг үүсгэн байгуулад түүний тэргүүнээр нь ажилладаг. Үндсэндээ байгууллагын ажиллаж байгаа сэтгэл зүйчдийг чадахжуулах, мэргэшүүлэх, тэгээ байгууллагын ерөнхийдөө сэтгэл зүй, сайхан байдал, ажилтны сайхан байдлын чиглэлээр судалгаа, онцлогоо, сургалтууд явуулдаг ийм төрлийн бас байгууллагатай. За давхар бол бас цагдаагийн байгууллагатайгаа бас холбоотой байна. Тэр 99 онд
танилцсан. Тэгээд 99 онд танилцаад битээр нэг удалгүй суусандаа 2000 онд охиноо төрүүлсэн. Тэгээд ер нь бол танилцаад битээр баг 5-6 сар ихэрхэл суудсан. Тэгээд тухайд надад юу санагдчихсэн гэхээр ер нь бол айгуу тийм бие даацсан том хүн болцсон тий. Тэг нэг нөмөртэй нүүлэгтэй одоо юу гэдэг тийм санагдчихсэн. Тэгээд үнэхээр бол одоо шийдвэртэй тухайн шийдвэр гаргаад ингээд хамт амьдрах болсон таас тэгэхээр баяртай байдаг. Тэгээд одоо бол битээр 5 хүүхдийн 5-аас 25 насны 5 охины аав ээж болсон байна. Тэгээд охтод маань ч гэсэн бас ярьдаг аав шигэ ханижлалтай болох юмсан гэж. Тэгээд аавынхаа дайны хүрх хэмжээний тийм ханижлалтай болох юмсан гэж ярьцгаадаг. Тэгээд тэрнээс ч илүүч сайн ханижлалтай болох байхаа гэж бас бодож байгаа. 5 сарын сүүлийн 7 хоног 6 сарын эхний 7 хоног 100 Аз архивын зөвлөл гэж байдаг. Тэд нар сургалт хийж байгаа байхгүй юу? Би орч болгонд нэрч байгаа. За арай синхрон дэс. Тэгтээ яг нэг олон жил болсон. Би ч баг архив 20 жил болсон шүү дээ. Тийм баха. Тэгээд тэрийг яачвал тэдээс нэг Гонконгийн нэг 30-аад эдэн гэдэг байгаа. Яг тэр өөрсдийнхөө сайн нэрийг Монголын архивыг танилцуулах гэдэг. Би дагуулж байгаа мэргэжлэрчлэл хийх санаатай. Тэрний нэг хүсэлт нь төв номын санд агаад өгөөс бид нар бас нэг дайраад үзэд хийх нэг тэлсэн. Тэгэхээр яг албан бичиг нь бол тухайн үед архивын газраас өгөх баг. Ер нь бол нэг иймэрхүү байдлаар бид нар авчуулаагүй. 5 сарын 26-наас 6 сарын 6-ны өдрүүд тэр сургалт нь бол яг тэнд архивын өдөө орнуудынхан янз бүрийн юмтай яаж. Тэгээд тэднийхэн дараа тэр нэг яг Гонконг оюутнууд ирээд ангууд нь би бас нэг жоохон юу яагаад бас ажигаар нэг халтур ичих юм ба. Би тэр эдэн 5 сар бичиг авчиж байгаа. Тэгээ ер нь бол тэгэхээр энэ байранд л дээр шүү дээ. Тэр шинэ тэр бүтэн байна. Тэгээд нөгөө төрийн ордны бизнесийн газар архив хэрэглэж байсан шүү дээ. Тэр лүгээ их хурлын архив тэгээд за би Арманд хүн шүү манай юу. харин тий. Айгу гоёор нөтөлөх Арманд шүү. Алдсан байлаа гэж хэлэх юм бол үс. Тэгээд тэрнээс ч хойш надыг яасан юм бэ те. Далаагаа за энэ хүүхдийг цааш нь англи хэлдэг байх өөрх юм дээр нэг хэл дэмжсэн шиг англи хэлтэй юм чинь Монгол англи харилцааг судал ажиллуулъя гэд Дангаан сүрэн гэж нэг мундаг хүн байсан. Найдангийн Дангаан сүрэн гэд хуучин бол энэ хосол залуучтай эвлэлийн хорооны дарга марга нэлээд том байж байгаа. Сүүлдээ эднэр чинь эрдмийн ажил хийдэг болох үедээ тэр далаагаа байгуулсан гэх юм уу тэр зүүнхай даад судлалын төвд ажилд орж ирсэн тэр хүмүүс тэгэл бид нарыг бэлдээвс тэгээд тэгснээр надад тэгж хэлж ирсэн мэт. За чи Монгол англи судлал хэрэгтэй, Монгол англи харилцаагаар чи ажиллах. Тэгэл чиглэлцэх. Тэгээ бид чи 2004 оноос хойш ирснээс хойш тэгэл Британи судлал гэхиндээ энэ бол Монгол Британи харилцаа, Британи судлалаар ажилласаар байгаа 2011 онд докторийнхаа зэргийг Монгол Британи харилцаа сэдвээр хагаад тэгэл тэрнээс хойш ажилласаар гал одоо ингээд англи хэлээр хүртэл гаргаад явж байгаа ийм л юм байгаа. Яг зүгээр би боддtiin далаагаа тэр Дангаан сурангаа гэдэг энэ мундаг хүмүүс ингээд дараа үе бэлтгэл байсан юм байна. Одоо бид нар одоо мэдгүй тийм үе байх юм уу? Тэгээд тэр хүмүүсийн чинь үр бүтээл одоо ингээд ажна гэдэг утгаараа түрүүний л хэлдэг тийм асыг авдаг хүмүүс ээжтэй дараа дараагийн бэлдээ явдаг. Одоо бол бас хэцүү шүү дээ. Одоо би бол одоо чинь манай хүрээлэн чинь 37 хүнтэй засгийн газрын тогтоолол батлагдсан яваараа хамгийн жижиг хүрээлэнтэй 16 хүрээлэн дотроос хамгийн бүгнийхээ тоогоор хамгийн зөгөндөө л орох. Тэгээ одоо ингээд хүмүүс эхнээс нь суугаад байдаг дараагийн залуу үе яаж бэлдэх хүүхэд асуудал шүү. Одоо нэг үний юм байгаа. Та нар үед одоо яаж юм да биднээс дэш үеийнхэн нэг ажилд орсон бол насаараа ажиллана гэж боддог тийм. Тэр ингээл тэгэл за бараг л одоо л залуучууд тэгэл мэдээж яг сургууль цаашаа явах байж болно. Гэтэл ер нь газар удаан ажиллах зүйл байх болсон юм шүү. орчин цагийг зааж өгөх тийм. Би бол тэгээс таарсан. Тэгээ хөгжүүлэл сарих тийм. Ер нь санаа тиймэрхүү ч байна. Тэгээд мэдээж Монголд зөвхөн одоо бид нар ярьтай цалин байгаа болохоор хүмүүс авахгүй байна гэдэг ч юм уу. Хүний нөөцийн төтөглөө хэцүү байна гэдэг байгаа. Үнэн. Тэгэхдээ аль ч үе тийм ч байсан юм шиг байна. Гэхдээ сэтгэл зүрхээр өгчөж яасан хүмүүс л эрдэмтэн ажилтны нэг хэсэг хэцүү шттэ.
ингээд харж хат миний хоолоо олж идж байгаа гэдэг юм уу? Одоо энэ мэрэгжлийн чиг тодорхойлсон голыг бол хятад хэл гэхээсээ илүүгээр англи хэл арай илүү ажилласан. Тэгэл ингээд дараа нь харж хат биш нөгөө залууч байж гэр бүлээд ижих гээл олон зүйлүүдийг үздэг байсны нэг нь зундаа нөгөө яг тэр үеж юу гэсэн юм чинь нөгөө хүмүүс түүхэн байдаг гэсэн юм гайд ихэд байсан. Нэг харамсдаг юм эднэр маань яг юу шиг шүү дээ гадаад юм шиг дээ. Одоо бидний хүмүүс бүгд тийм. Одоо бараг л хөдөө хотоос гараад гадаад хүн. Одоо би жуулчинд монголоо тайлбарлах октодоо монголоо тайлбарлах ялгаа. Ижлэхэн тайлбар хий. Харин тэгэхээр ч нэг яг зүгээр би иймэрхүү юм зүгээр жаахан сэтгэл эмзгэлдэг л гэж хэлэх байх. Ер нь цаашдаа яах гэсэн бол доо ойрхон байх юмсан. Дааж тэгээд бидний шиг тийм азтай малчин өвөө эмээ алгал та. Тэгтэл одоо тэгэл цаг нь чигүү болсон юм уу? Одоо бидний октоодоо хамаатайхаа нэг айлцаа очиад зундаа бай гэж чадахгүй шүү дээ. Тэр мэдээж бидний хүүхдээ байх шиг тийм сайхан амгалан үйч биш. За тэгээд бас охин хүүхдүүд чинь санаа их зовх юм байна шүү дээ. Тэгэхээр New Jolcin компани чинь нэг л өөрхийн найз нар манаас анх танилцуулаад бараг шалгалт шахуу мөхгүй бол ажилд ор. За чи тийм англи хэлний гайгүй маань түүхээ мэдхүүс. Би болон түүхчлээ гэсэн. За зэг. Тэгэл зундаа гайгүй ажлууд хийждэг. Тэгэл англичууд, америкчуудыг ажилдаг байсан. Тэр маань бол символ гэж боддоо. Тэгээд дараа нь тэгээд үгүй ирчүүд чинь нэгэл гэрүүлээд ижихэд бол бүх юм гэж тэ. Хаста чадхаас чадахгүй хүртэл сүүлдээ дэлхийн банкны орчуулагч гээл энэ тийм давхар яг л дандаа л халтур байсан юм даа. Үндсэн ажил маань бол яг энэ хүрээлэндээ бич 97 онд 12 сараас хойш үндсэн явждаг. Тэгээд 100-ны болон бусад цагуудаа англи хэлний орчуулга болоод бусад зүйлүүд дээр их яадаг ш. Тийм л юм байгаа. Тэгээд яг мэдээж англи хүмүүс тэгэл тэгдэ. Чи англи хаа сурсгүй эндээ сурсгүй ямар шаны энэ тийм ер нь бол би яг гадаад сурж үзээгүй шүү дээ. Хятад хэлээ хүртэл эндээ сурчсан. Тайванд л нэг жил эхнэр хүүхдээ энд өргөчөөлсөн. 50-аас эрэхтэн би цагдаад орсон байсан. Тэгээ бүр шоконд ороод юу цагдаа вэ гэл. Яста нэг хэсэг жоохон хүлээн зөвшөөрөхөд жоохон хэцүү байсан. Тэгээ явандаа үсээгүй миний арт тал туслагч болсон. Одоо цагдаагийн байгууллага яг сэтгэл зүйн хөгжилд бол манай нөхрийн бас хувь нэмэр асар чухал яагаад вэ гэхээр найз нөхдөд бас мэдээлэл манай нөхөр чинь нөгөө англи хятад хэлтэй болохоор бас айгүй даваа талтай. Тэгээд надад аюу их мэдээллүүд ингэдэм байна, тэгдэм байна гэд. Ерөнхий чиглүүлэг тийм чиглүүлгүүдийг аюу хэлжтэй ийм хүнтэй уулзвал яасан тийм хүмүүстэй ингэж хамтруул яасан гэдэг ийм чиглүүлэг аюу зөвлөгөө өгчээсэн учраас тэгэхээр тэр бол надад бол өстой асар том дэмжлэг байсан. Тэгээ яг мэдээж хятад хэлээр хэрэгэлдэг байх үедээ бол гайг байсан. Одоо бол хэрэглэхээ хэлбэлээ удаа. Гэхдээ яг зүгээр нэг хүмүүстэй уулзах хоол унданд орох хэмжээний хятад хэл ах шүү дээ. Гэхдээ яг зүгээр ядаж бичгийн юмэг бол нэг харчаад за яг тийм хэлээд байна да гэдэг маяг юм. Сурцсан. Зүгээр 18 оноос хойш нэг юм байгаамаа. Яг захирал болсноос хойш бол нөгөө эзэмшлийн ажил өргөцсөн юм л. Одоо ингээл дараа нь харж байхад нөгөө менежер л хийж байгаа юм шүү дээ. Хүрээлэнгээл төлөө тэрнээс яг нэг юмд нь илүү ачаал төлөвлөж болохгүй. Тэгээд нөгөө тэний хүний заяа завгт гэдэг шиг ковид үед хараад яг энэ ажил мэжлээ за тэгэл нэг орчуулад гаргах чи гэдэг юм дээр л илүү болсон болохоос бусдаар бол яг нэг тийм эдэмшилгээний бүтээлийн жагсаалт мөсөөлт нэмэх тал дээр бол нэг жоохон муу болчтой юм шиг үлээ. Яг захирал бол ер нь завгүй болчтой. Тэр утгаараа том хүмүүсийн нөмөр нөөлөг дараа үе бодчихсан алсын хараа нь л биднэрт ингэж гарч ирж гэнэ гэж боддог. Тэр утгаараа 3 жилийн өмнө болсон бахад академич чулуунууд талгаа 90 насны байг бид нэр төрсөн нутагт эзэмшилгээний хурал хийгээд бүтээлийнх нэмэгдэл 9 батаар нь гаргасан. Тэгээд би багшийнхаа төлөө багшдаа зориулсан өөрийнхөө юг гэж боддог. За түрүүн танд нэг үзүүлдэг энэ хамгийн анхны бүтээлүүд нь гэхдээ Монгол айгүй ховор байдаг байсан. Бид нэр 9 батд монголоор оруулсан. Яг энэ Монголын бөөмөргөлийн түүх гэдэг энэ номыг бид нэр англи хэл рүү орчуулад хамгийн том академик хэвлэлүүдийн нэг Springer-ээр хэвлүүлж гаргасан. Багшийн маань бүтээл одоо жишээ нь дэлхийн олон номын санд энэ өөр байна гэдэг чинь тэгэл багшийнхаа ачиг хариулах ажилтнууд байгаа нэг юм л энэ гэж боддог. Тэгээ 97 онд бид нэг түүхэн анги хятад хэлний орчуулах түүхэн анги төгсөхөд архивын тухайн үндсэн төв архивын захирал байсан доктор Гэрэл Бадрах. Одоо багшийн дэдийн түүхийн нэг хаа багш надад ажилд аавна гэд. Тэгээ би ерөнхийдөө тэнд оржсэн. Одоо түрүүний хэлдэг хин
Онхно Бацаахан гошин тэр үед архив ерхий газрын биш үндсэн архивын газрын дарга нь тэгээд төв архивын захирлан гэрэл батрагч надыг ажилд авъя гэдэг. Тэгэл би чинь бараг л нэрэ архивт ороод 97 оны 9 сараас орлоо 10 сараас орлоо. Тэгэл тэрээс 2018 оны 4 сар хүртэл ер нь л архивын салбарт яг тасралтгүй ажилласан. Тэгээд сүүлдээ ингээд бодож байхад бараг тийм л байсан мэт. Туслах архивчаар орчоод за даргаас бусдын баг хийж утсан мэт. Тэгэл архивч, ахлах архивч, судлаач тэгэл эхлэлцийн мэрэгчлэлтэн тэгээ хэлцийн дарга за нэг арай л архивын газрын дарга болоогүй тэгэл ер нь бол архив бас буянтай газар би бол яг тэгэл үнэхээр манай үеийнхэн бас л нөгөө актентайгаа адилхан бас л нэг тавь цонх гарцсан хүмүүс архивыг хаяа явцсан залуучууд байдгүй байсан үе тэгэл би чинь 97 оны 10 сараас 2009 оны 4 сар хүртэл үндсэн архивын ерхий газрын үндсэн төв архив за тэгэл бүх газрууд нь ажиллаад салбарын эрхлэгч юм бүх юм нэгэж тэгээд засгийн газрын архивт ирээд 9 оноос 18 он хүртэл за бараг 9 гаруй хүрдэг юм аа 10 жил шахуу төрийн ордонд засгийн газрын архив эрхлэгч гэдэг юм. Гэхдээ яг зөв хийсэн юмнууд нь тэр үчнөө яг тэгээс таарсан юм аа нөгөө ТК-гаас төсөл хэрэгжүүлэх гэдэг англи хэлтэй хүн хэрэгтэй энэ төргээд надад бас тэр үед нэг санал тавьж авч ирсэн. Тэгээд төрийн ордонд бас нэг 10 жил хэлээсэ. Тэгээд яг зөвхөн олон зүйлүүд хийжсэн хийх ч ёстой. Бид нэрийг архивт анх орж явахад юу яг давхар таарсан байдаг байхгүй 97 онд ороход за 98 оноос эхэлсэн байдаг баха. Арслан засгийн газрын үед чинь нөгөө 96-аас 2000 оны хооронд улс төрийн хэлмэгсдийг юу болгож эхэлсэн юм бэ те. Нөгөө хийгдүүлээ. Нөхөн төлбөр. Тэрнээс өмнө хүмүүс баг архивыг ер нь мэддэггүй шахав байж байгаа. Бид нэрийг дөнгөж ажилд орж явахад гар манд гэдэг ихч маань би тэр өрөөнд нь суугаад тэгэхэд хүн лавлгаавыг гинэ гэл хаяал нэг доошоо бууж яддагс тэгэл нөгөө сайт өргөж эхлэелгэн архивч гоо архивд юм байд юм уу за илүү тэгвэл би тэрийг би энэ хүний хэлмэгцэн хүний хамаатай учраас сайт өргөө авах гал тэгэл яг тийг эхэлж байсан мэт. Яг нөгөө архив гэдгийг ойлгоод тэгээд энэ чухал юм байна гэдгийг ойлгоод архивын баримт эргэлтэнд орж эхэлсэн үе нь яг л нэг тийм бидний залуучууд үеэс л яг тэгж эхэлж байсан. Тэгэл баг тэрнээс ч хойш юунууд бас нэг яжсэн нөгөө алдар тэхүй одоо авахсан бас нэг төрөс мөнгөдөг бол сүүлд дэлдээ тэр ч одоо 4 он юм уу 2004 онд таахгүй. Тэгэл бас архиваас лавлгаа автна гэл ээж нар ч архив аваа. Тэгэл архивд очирлаад улс төрийн хэлмэгдүүлсэн сайт төгрөг 500 сая төгрөг авах гэж очирлж агаал тэгээ дараа нь алдар тэхийн одоо за тэгэл одоо нөгөө бараг л манай дээд үеийнхэн ч нөгөө юу байхгүй регистрийн дугааргүй байж байгаад сүүлд регистрийн дугаартай болсон. Тэгээд төрсний хэрэгжлэгээд янз бүрийн үнд авах гэж архив гэдэг чинь уян чухал газар байт юм байна гэл очирлаа. Тэгээд нөгөө тэтгэврт гарах гад нөгөө мэдээж архив бүх баримт байгаа гэж хүрээд ирдэг. Ойлжсэн судлаач байдаг шүү. Монголчууд нэг Америк судлаач хэлжсэн бид нар монголчууд өстой гэртээ буузаа идчихээ тостой гараараа ирэнгүүтээ шүлсэж байгаа нөгөө ганц байгаа баримтаа эргүүлэх юм аа өстой хайраа юм гэдэг энэ төргээд яг тэр бараг монголчууд өмнөөс ойлжсэний би Америк мэдэх байхгүй. Тэгээд ганц байгаа тэр баримтаа бид нар жишээ нь заавал үдэн гэсэн болгонд үзүүлж яхснаас за та эхлээд энэ цахим баримт үзчих. За тэгээд эндээс ойлгомжгүй юу юм байвал бид нар яг баримтыг үзүүлье гэдэг тийм сэтгэлгээ архивч хүнд номоос ч гэсэн баг адилхан да. Хинээ хэлжэнд та цахим нь орцсон. Харин шаардлагатай гэвэл би танд баримтаа нь үзүүлье гэдэг тийм л болох ёстой юм байна. Тэгэхгүй бол нэр цоргон цагаа тэр баримтыг чинь бид нар тэгэл тэр Америк хэлдэг юм байхгүй. Мэргэжлийн ёс зүйн хувьд бол бид нарт харамлмаар санагдаад байна. Тий. Тэгээ яг зүгээр тэрийг их баг байсан за идэ. Бүгдээр цогтой сууж байгаа яа л да. Тэг сүртэй юу биш юм чинь. Тэгэхөө нөхөө хүний амьдрал юутай цаасны амьдралтай адилхан гэдэг. Юу гэхээр цаасан дээр үнэхээр чухал мэдээлэл буусан бол тэр цаас азтай шууд архивд очдог, мөнхөрдөг баг. Зүгээр бид нэг байдаг шиг хүний амьдралтай адилхан тэр хүн үнэхээр сайн хүн байсан бол деважинд очно гэдэг шиг архив бол цаасны деважин. Зүгээр шал хэрэггүй юм бод хэрэггүй юм бодсон бол заах нэг түр хадгалах хугацаад нэг устгах гэдэг ч юм уу те. Тэрэн дээр маш чухал баримт байгаа учраас энэ цаас мөнхөрөх ёстой гэвэл архивд очих ёстой байдаг.
Тэгэл архив биднэрт олон юм зааж өгсөн. Би зүгээр архив нэг юм л жоохон харамсч явдаа. Та нар баг мэдэн штэ тэр нэг хуучин архив гоё газар штэ. Даанч одоо ингээл нэг тийм улс төр ороод мохоо олцоор уул нь хэрвээ зүгээр тэр байрыг тэр чигээр нь хадгалаад архив шинэ байр барьсан бол барихтаа зүгээр хадгалтын preservation center гэж одоо олон улсад тэгж яригддаг. Хадгалдаг юмнуудад тусдаа архивын тэндээ олон нийтэд үйлчлдэг ч юм уу уншлагын дахин тэндээ байсан бол гээл харамсаж байна. Ой вэ. Одоо аль болох бүх юм зохицуулахыг хичээж байна. Гэтэл нөхөр бол дийлэнх зохицуулж байна. Миний оролцооч айгүй бага штэ. Нэрээ 4 эмэгтэйдүүтэйгээд одоо тэгэл 5 охтуудтайгаа бас нэг тийм юу юм шиг байна. Хин битэрийн хүнд үзүүлсэн тэгээд та ч марг хунгийн чуулган шиг газар намуухан амьдэр тийм биш үү? Октоос ч яа гайгүй штэ. Өмөлөө гэдэг ер нь бол намуухан юм чинь. Тэгээ угаасаа ингээ нөгөө олон хүмүүсийн бас давуу тал юу вэ гэхээр өссөн юм битэрийн оролцоо харьцангуй бага болчдөг. Нөгөө ихч нараасаа суралцаа явждаг учраас ер нь бол аюу тайчгүй. Бүр бол одоо яг ингээл номын л баггүй. Тэгэхээр охтуудад бас аюу их нөлөө үзүүлж байна. Жишээлбэл одоо манай хоёр дахь нар бол ер нь бол аюу их ном уншдаг байдаг. Хичээж сурдаг. Тэгэхээр би бол ер нь бол алсаар нөгөө алан модноос хол унахгүй гэдэг адилхан алгаахгүй нөгөө аав ээжээгээ ер нь бол харж л өсөж байгаа юм чинь. Тэгэхээр бол боловсрал бол угаасаа өөрөө чухал юм байна гэдгийг бол ойлгоцсон. Тэгээд тэр дундаа юу вэ гэхээр аав нөгөө олон хэлтэй байгаад олон хүмүүстэй ингээ харилцаа холбоо үүсгээд ишээ тийшээ гадаа дотоод ингээ яваад ирэнгүүт ингэж болох юм байна гэх. Тэгээ одоо бүгдээрээ л нэг зорилготой байна л та. Нэчийг олцооч. Чи хайж байгаа. Замаа нэг шүү дээ. Гэрээ босс гэдэг. Энэ ах иш суучих юм. Бишэл. Хаа хаа.